Лавгай ноогдсон шин. Бүрсгэр агаа дуучлаарай. Бид хоёр гэхдээ залуу хүн гэж хэлэхэд арай л ичгэвтэй болчихлээ. Бид хоёр нэг цаг зэрж байна. Хоёр найз минь бид хоёрыг сэрэхгүй унтуулсаар лээ. Энэ юм харанхуу юм хөшгөн юм харанхуу тэгээд амар хаалга маалгана ингээд цаатлын өрөөнд тасгаарлч тийм ээ. Тэгэнгүүт ингээд бүр унтаал тийм ээ. Бид хоёр бүр унтаал байсан. Унтаал. Инээж унтаал өглөөс инээж. Тэр бүгдрээр амар чагж байгаа нэг бүр инээ түрээд нэг юм уншиж чад. Тэгээ өглөө бат ээжэд манай томоо шүн зүүдэндээ амар чаг. Бич инээгээд ёо. Тэгээд басгаа шууд тэр хоёрыг камерад хараад явъя да. Ойлаа биш дөрвөлээ. Хүүх дөрвөлээл унтчихсан юм бэ. Хоёулаа өөртөө бол гайхаад байсан чинь. Үгүй ахтал. Энэ өрөөнд өмнө би унтдаг байсан байхгүй юу? Тэг хамгийн хэцүү хөшгөний нэг юм амар цайвар өнгөтэй учраас амар гэгээ орж ирээд унтуулахад айгүй хэцүү. Тэ? Тэр нэрмэ. Тэ? Тэр нэрмэ. Тэ. Юу дэрээр баахан ингээд тогтоож хүрх юмт. За тэр хөл мүлнэ амар гарч ирт юм бэ. Тэ босох уу? Хөшгөө хаагаадах юм. Нэг цаг болж гин. Амдалаа чи унтдаг юм. Хайртан чи унтаж байна уу? Хангар би чи ирлээ. Хайрт минь чи минь. Жулиета. Томоотоор болохоор жаргаад бүр ингэ нам унтчихсан. Одоо бас цай надад хааландаа хийж идэ. Өдөр өнгөрлөө. Бас яасыг унтдгийг. Чи гадаа анч амьдрал өрнөж гин. Өрсөлдөгч чинь юу хийж байгаа гэж бодож байна одоо. Босцсон тасгал масгал хийж байгаа. Өрсөлдөгч нь бодвол 0 гарсан. Өрсөлдөгч цагаан яриад бүр өмдөндөө шээж. Өдрийн минь. За бид нар өдөр болж байгаа ч гэсэн өглөөний цайгаа уух гэж байна. Тэгээд өнөөдөр болохоор Жими бид нарт өглөөний болон өдрийн цай бэлдэж өгнө. Өнөөдөр бүгдээрээ айгүй орой боссон учраас ер нь бол гээс ажлуудаа амжуулаад явахгүй бол өдрийн тал өнгөрч байна. За тэгээд яг одоо өнөөдөр болохоор ямар ч тийм челленж юм уу бид нар тийм юу ч тооцоолохгүй бид зүгээр л яг өнөөдөр өдөржим юу болдог яг тэрийгээ бүгд ингэ харуулах учраас тэгээд бидний нэг өдрийн одоо бүх өдөртөө юу хийдэгтэй хамт байна гэсэн үг. Ахлах тагаач номон гэрэл. За тэгэхээр Жимигийн хоолны орцсон бол яг одоо энэ ширээн дээр бах шиг байна. Тийм үү? Илтгэвтэй гурилаар өнөөдөр бид нарт хоол хийж өгч байгаа шүү бэ. Ундрал усанд орж ийн тамаагч тэнд нүрэндээ ингэсэг төрчих чинь. Би одоо харин кофе чамнаа. Та нар өглөөд яаж бүтдэг? Бид дүр бол ер нь сүүлийн үед кино үзээд тэгээд нэг бидний үзэж байгаа киног ямар кино вэ гэж асуусан байсан. Зүгээр дээ энэ бол хайр гээд сэтгцийн өвчтэй зохиолч хоёрын дахаар тухай ер нь бол гардаг. Илтгэвтэй гурлаа тавиад дээрэс нь өндөгөө. Өндөгөө ингэж хольж жагаад зөөлөн гал дээр л юм уу? Одоо ингээд таглалчин. Тэгээд өндөн болоод ирэнгүүт манайд хавцсан сэр аваагүй байл л та. Тэгээд бид нэр зүгээр юм төрхтөг сэрнээсээ тавьж жагаад тэгээд хямаа тавиал хэрэглэдэг калсон. Тэгээд би жоохон харин юу хийх гээд хичээд байна. Хажууд нь голоо. За одоо энд кофе манд буцалж байна. Өнөөдөр томото кофегийн чанд явуулчих үгүй дөө. Хадоо. Өнөөдөр би баг ерөөсөө галтгаатай оролцохгүй. Жими бас орой наваад шил хийсэн. Тэгээд хараа сууж байна. Би танаас нэг гоё юм хэлж өгье. Гэхдээ мэддэг хүмүүс бас байгаа. Өглөө хар кофе уух юм бол штэ. Гидсний гөрвөлдөх хөдөлгөөн сайжирч. Ерөөсөө өтгөн хатдаггүй байгаа. Угаасаа ер нь би бас тэгдэж яг ингээд хар кофед өглөө мөдөд уух юм бол яалт ч үгүй гээл жоохон байж байгаа л гэж боддог байгаа.
Аа нөөч амар бодоггүй юу амар ихтэй ярьж байна за яг. Хөрхөн байна. Угаасаа мэдэн. Би тэр өглөө босоод заяа. Хүн болго яг дөрүүлдүүлээд тэгдэг байх. Хамгийн түрүүнд босоод утсаа чеклдэг заяа. Асаачаал нэг за чатууд маань те одоо нэг Instagram, Facebook чатууд маань ямар нэгэн notification одоо чат ирсэн байна уу шалгаж байгаатлаа. Шууд YouTube руу ороод ингээд үзэлтэй шалгадаг. Эхлээд дараа нь хідэн subscribe болчихъя гэдэг. Байна. Өчигдрийн одоо бид нар өчигдрөөрөө влогоор очоод удаад өглөөс ирэнгүүт хідэн үзэлттэй болсон байд гэчээд шинэ комент нэмэгдсэн байна уу гэж энэ news first дээр дарж агаад шинэ комент уншдаг байгаа шүү. Тийм учраас та нар маань үзээд гоё сэтгэлдээ заавар бичиж байгаарай. Бид дөрөв та нарын бичсэн бүх сэтгэлийг уншдаг гээл бод. Хин нь юу гэсэн байна, хин нь юу гэж муухай үгээр хараасан байна, хин нь юу гэж магтсан байна гээл тэгдэг баг шүү. Тадаа манай Жимигийн бэлцэн. Өглөөний болон өдрийн цай. Бараг оройн хоо. Яг 2 цаг болж байгаа гэж байгаа юм уу да? Яана. Ээж минь үзчихээ. Дуурчлаа. Юу н та нар ачаасаа бас гаш. Айлын ихнэр болох болч тээ. Ай тийм. Яасан бэ? Айлын ихнэр болохгүй юу? Айлын нөхөр. Манай жижигэн бантай амар гоё юм. Тэгээд нөхөр нь бол шаардаад надаас надад заавалдаг. Тэг жижигэн дуурлаад батыг өгөхгүй. Үгүй. Би нээж өгнө. Жижиг өөрөө хамт шаардсан. Тэгвэл чи зааж байцгаа. Тим нэг юм гэр бүлийн найзууд болвол яана. Одоо энэ дөрөв бид дөрөв дээр ингээд дахиад дөрөв нөхөр нэмэгдсэн. 8 болоо. Би одох хүүхдүүд нь тэр өргүүлдээ зэр. Баахан жижигхэн баахан ирүүлээ гэж. баахан жижигхэн жими ундрал. Юу чивсэн Жижигэн жимэзэн. баахан жижигхэн үлдээ чи жижигхэн энэ намаа задаад байна гэдэг хиний хүүхдээ. Тэ 12 болоо би байр төрсөн. Тийм мохот. Юу? Манай бэр энэ дөрүлээс тавлаа шиг үлээ. Би ингээд тамуранд унтчихсан чинь шин зураг тасаа. Буцааж унтсан чинь ирээд дахиж асаалаа. Тэрний өмнөх 2 өдрийн өмнөх болгонгод энэ жоохон дээр хоол буцалж исэн. Тэгээд би яа манай энэ үүлэнд унтчихсан болохоор үүдэн дээр унтчихсан чинь хоол нэртэд болгүй үрээ тэг гайхаад яахаараа хоол нь хажуулийн хоол ингэж амар нэртэж байгаа юм байна. Би нэг унтчихсан чинь ходоод нуураад болтгоо. Би босоод ирсэн чинь манай өчтөр өмнөх оройны хоол нь буцалж өгсөн. чи хамгийн амар нүглээ босч ирсэн чинь жижигээ чи өөрөөр хоол халаасан гэж. Би ягаад заавал өөрөөр босоод хоол халаагаад тийм баг гал гэж төсөөлсөн болохоор юм. Буцлаа л гэсэн. тэгэд өглөө би бас яг энэ хоёр яалныг айгүй ирсэн байна да. 0 ороод нөө карантинээс дугаацсахгүй. Энэ хоёр айгүй ирсэн байна да гэдэг өглөө сан. Хай юу. Хөлөө. Яа тайс ихтэн цаг тассан ирсэн байсан гэсэн чинь. Яг дөрөвтэй адилхан сэрсэн унтчихсан. Тэгээд яг ер нь бол тэгээд бид дөрөв за тавлаа амьдарч байгаа юм байна гэдэгтээ илрээд нэг сүртэй хийж байхгүй би. Би нэг сүртэй айж байхгүй бол нэг сүртэй юм бодоод яах вэ гэж бодоод би амьдарч. Би юу ч мэдэрэг удчих байсан. Өнөөдөр ярих хамт унтнаа. Хажуудаа жоохон зай гаргаад жоохон гаргаад. Хай. Бид тэр ч гэсэн нүр бодолтой дуусчихсан. Гэтэ
Гэтэ яг юу хийхээ мэдэхгүй ш нүрээ боддог байгаа. Тэгээд штий кино үзээд нүрээ бодоод хүү Жими над царай төрхөө. Манай Жими өсөө оросон байна. Гоё урт өстэй. Пан гэх юм уу, панкейк гэдэг юм уу? Алин ч асуулт дээ. Би зүгээр панкейк л гэж хэлсэн чинь намайг буруу надад юу батараад байгаа юм бэ? Өндөр нэг гамбар хийж өгөөл гэж юм. За ер нь яг үдээд нэг нүрээ кино үзэнгээ нүрээ бодчихдаг. Өдөрт идэж л ууж ийн хүмүүс минь. Буцаар. Гэтэ чи амар ширүүн төрхтэй харагдаж байна. Эндээс ч яа. Ширүүн төрхтэй нэг юм. Өөрийгөө яг ямар бодол хийж мэдгүй зүгээр л миний нэг тийхэртэй харагдсан гэхээр нь бас өөр бодол хийж үзье гэж бодоод дээр нэг. Та нар Жимигийн төрх өөр харагдаж байна уу? Аа. За одоо уух гэж байна. Ерөөсөө идэж уун. Бид дөрөв өрөөг. Юу ийцэн бэ? What? Бид нэр ууг нөгөө нэг random outfit challenge гэдэг нь шүү дээ. Тэрийг хий гэж бодсон чинь дандаа гэрээ хувцснууд аваад ирсэн. Өөр ямар ч хувцас авчираагүй. Тэгэхээр гоо. Тий, ерөөсөө одоо миний хувцас, Жимигийн хувцас бүгдээрээ бид нар таарах мах учраас тэгээд ерөөсөө бүгд юм сул хувцас учраас ямар ч алгаа байхгүй. Мейкап гэхээр нэгт амар цөөхөн бодогтой. Тэгээд яг адилхан болохоор ихгээ бас яг 20-нд байгаа болохоор бас яг тиймэрхүү юмнууд болохгүй байна уу? намайг ийдэг инэ. Бас эсэлтэй байлаа. Замдагч яаж хийгээ хэлцээрээ. Алин мөндөг хоёроо. Юу ч гэсэн альмаа ингээд бүгдийг зорччих. Энэ нөгөө нэг ямар ч гурилгүй, ямар ч сахаргүй гамбирахгүй юу? Ер нь бол Монгол гамбир штэ. Ер нь бол тийм штэ. Хайр. Ер нь бол Өнөгтэй гамбир. өндөгтэй гамбир хийж идэх гэж байна. Та нар ер нь өдөрт хэрэг хийдэж байна? Бид нар бол өдөрт 2 тэгээ хачиртайгаар илүү 3 Юу идэж байна? оройдоо тэгээ бас нэг янз бүрийн мэдээ. Дараа нь өдрийн 4 идэж байгаа шин. Арай том. Тэгээ гадаа жоох агаалч магаалчий гэхээр бас болохгүй маа. Гадаа юу ч болж байгаа юм гэж бодоод. Ингээд яатсан. Гэтэ зүгээр байж хахаар жоохон TikTok хийх юм хөө гэж бодчих. Жижиг өнөөдрийн зайлхан TikTok хийх гэсэн. Ундрахаар TikTok заалгана. Нөө transition гэдэг чинь ундрахлаа тэрийг хийж үзнэ. Найс нүрэ тийм юм. Бодлоо хамт. Та нар ундрахаар гоё TikTok-ийн ямар нэгэн ундралыг хийдэг юм заалгамаар байна. Тэгвэл бид гурав хэлүүлж байгаа заалгаад байна. Манай ундралч юм уцыг унаг ашигладаг. За ингээд та. Гойнат нүдээ. Бас л том нүдтэй. Бас сайхан гөхтэй шүү дээ. Mommy, daddy. Вау. За амтлахаа явлаа Жими. Тэгэхэд жимсний слайд насан. Байна. Энэ нөгөө нэг алинтай болохоор амар шүүстэй байгаа. Мия. Одоо энэ Таких. Гамбар насна. Нэг амар доогуур хөхөрцөн нүдтэй. Нэг өндөг алан хавьд ангаараа болохоор амар цаахар байгаа. Тэгээд амар шүү. За одоо би амар өндөр амт. Өдөр тийм юм хийдэг, иддэг. Тэгээд би нөхө хаалт чадрыг гаргадаг. Машигта. стик хэрэг. Гоё нэ. Гамбар.
Монгол гандаг гэж байгаа. Монгол жимстэй гандаг. За, хай. Зүгээр байж чадахгүй байна. Хямрын тоглоом хийхгүй л бол ийм бичлэг нэг юм өөдртэй болох гэдэг санагдаад. Тэгээ TikTok-оор бол зөндөө явсан хүзэг. Тэгээ яг энд өндөг хийсэн. Гэтэ бид нар өндгөө хайрлаж юм. Бид нарт өндөг айгуу жоохон үлдсэн учраас ус хийгээд тэгээд би давс хийн. Давстаа ус хийгээрээ. Тэгээ дээр нь тавиад тэгээд нэг нэгээрээ үлээнэ гэсэн үг. Тэгээ үлээж явсаар агаад хамгийн сүүлийнх нь үлээгээд энийг буулгасан хүн нь тэр хүн нуунаа гэсэн үг. Тэгэхээр нарийн тооцоотой явна гэсэн үг шүү нэ зүйтэй. Би яг ингэ таачтаа. Ингэхдээ яалтчгүй бас ингээ танаа дахиад хэлдэг шүү. Албаар ингэж байгаа юм чинь нөгөө нарийн сайхан ингээл хүний тооцооллоор явж байгаа юм шүү дээ. boy. За тэгээд энэ тоглоомын тавуулт бол сонирхолтой л юм байна шүү. Гэтэ тэгээ давстаа ус өндөг өнөө та нар өөрсдөө мэдээ. Тэгтээ байгаа юмараа бид нар уг нь бол нөгөө нэг TikTok дээр өндөг байсан байхгүй юу. Гэтэ биднэрт өндөг аягүй жоохон байгаа. Маргааш өглөөнийхөө өндөгнөөс ингээд тоглож болохгүй учраас арай алан дээр болсон. Тадом. За, Жимигийн орой ол юу вэ? Ногоотой шүү. Жимигийн гарын гисэн ногоотой шүү. Яа. Миний хамгийн алдар тоо. Би ингэж бодож байна. Ер нь өдөртөө дөрвөлт тухайн хэмжээнд жаахан тасгал хийгээд байвал уг нь 10 рогт одоо 10 болчихж байгаа ч гэсэн жаахан тасгал хийгээд байвал гидсний таталмаа гэх юм. Та нар юу гэж бодож байна? Лай юу залайл. Гээ сая 6 хосноо би таргалсан байна гэсэн. Би ингээ 6 хот гэсэн чинь би гид сонжаа ингээд юм ингээд тэгээд Яг унжих юм уу? Энэ хүн унжсан гэж ярьлаа сая. Тэгэхгүй унж гэсэн бас энийгээ тодорхой юм байдаг хгүй да. Өндөр хэвчээд асуулын сүндэстэй. Тэгээд гидснөөс хөндөрлсөн байна. Булраагаа арилгаж дахиад хийнэ. Өнөөдөр том амар сони юм гэсэн надаа. Юу? Чинжүү дангаар нэгтгэр гоё гэсэн. Гоё чи идэд зулаан аим гоё. Жаахан хаа. Тэгээ яг Тамаар нүглөө салаатанд юм чинжүү хийгээд тэгээд хуурах юм уу чиг ихгүй мөгсөн чи үгээд ангаар нэгдүүл айгу гоё юмстай байдаг гээд яадаг. Тэгээ бүртээ. Гэхдээ нэг юм чихэрлэг чинжүү бол биш байна. Ямар санаа унтлах өдрөхөтэй юмсээ. ганцхан байна. Нэг амир чихэрлээ. Айдаг юу ч хийсэн хуваа. Эсвэл би амар их тийм ногоомогоо идээс сурцсан болохоор яаж байгаа хаа. Гэхдээ Би чи нөгөө нэг жингээ барих чинь ингээд амар их ногоо эргэлдэг гэсэн. Тэгэл улаан чинжүүг бол дангаар нь идэхгүй юу тийм. Надад л. Тэгвэл би тэгтээ анх удаа яг чинжүүг ингээд түүхийгээр нь идэн гэж бас сонсч байна.
Яг нь ногоон шарн жоохон гашин байд. Улаан нь бол амар гоё чихэрлэг. Энэ гэхдээ нэг амар чихэрлэг бол биш байлаа. Гэтэ энэ улаан чинжүүг ингэдэг гэсэн чинь нөгөө доотлих нь ингээд нэг юм бонгор юм байдаг шүү дээ. Тэр нь 3 байх юм бол амар гашуу. Ингээд 4 байх юм бол чихэрлэг байдаг. Тэгээ тэрийг 90 юм гэж ялгадаг. 4-тэй нь эмгтэй, 3-тай нь эрэгтэй гэж ялгадаг. Зүгээр ялахгүй гэж бол. Яг нөгөө хоол олноосоо хамаараад өөр өөр байдаг гэсэн. Ямар хоолн дээр юм тийм дөрөвтэй. За. Хаалт хийвч хувцас салаад байгаа. Энэ охин мэдхгүй. Энэ нэг чиний 4 дахь хувцас уу? Жохон хүүхэд нэг гэртээ хувцас солж тоглодог шиг л. Одоо маргааш энэ гурийнхаа хувцсыг өмсөж загвар жилнэ. Яаж юм? Миний ингээд уур хүрдэг байхгүй юу? Би уур хүрхээр ингээд дуурчдаг. Яагаад уурлаад байгаа? Үгүй энэ саримсны нөгөө гол нь юм болсон байна. Тэгээ тэрийг мэдхгүй хэрчсэн. Маргааш хувцас өмсөн гэсэн дээр уурсан бодлоо. Зүрээс ингэж уургаа гэж хэлж байна. Амар идэм юм. За хаал чанагдах процессыг та бүхэнд харуулнаа. За Жимигийн хаал оройны гарын хаал бэлэн болсон байна. Цараа. Йоо амар гоё шүлтэй бол ард идээгүй бид нар ер нь дандаа тансаг хоол идээд өнөөдөр гэрийн хоол идэх нэ. Хаал ичсэн баярлаа. Биднэрт нөгөө нэг жигнүр авахгүй хатуу ичдэг. Тэгэхээр ингээд талхшаарсан. Тийм гоё талхшаарсан байна. Айс та хаалаа ягаад идэх үү? Тэгээ даа. За. За Жими яа бэлэн болсон. Гоё нөө. Баярлалаа Жими. Гэтэ ээжийнхаа гарын шүлтөө бол амар сайн байна. Чамаа. Ээж өмстэй шүлтөө, бантан ногоотой шүлмэл нээр тэр мөг гоё. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна уу? Баяртай.